нөгөө өөрсөлдөгчтэй тамирчин судалж байгаа солгоо бол одоо би чи баруун мөртлөө солгоо болж тоглоно бас. Ирингэн дээр дарангуутлаа хамгийн ихний оноод өөрөө нэг ч оногдож болохгүй. Хүн очиж зочоогоо те. Нүдэ амраагаар л хэлсэн те. Чамд бол бараг тэгж хэлээг хөө те. Яг юу гэж хэлжсэн те. Нарийн болгоо асууж. Ер нь ингэ дүүтэйг ингэ зогсоог юм шүү те. Тийм байна. Тайландд ингэ зогссон юм байна. Одоо манай Тайландын багийн гишүүн шүү дээ. Бид чи одоо 2-8 удаа Олимпик хатаа тийм ээ. Олимпик хийсэн. Сайн байцгаана уу үзэгчдээ. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Олимпийн гараа гэсэн сэдвийн дор эхлүүлэх гэж байна. Өдрийн мэнд. Ер нь нэг жил эхэлдэг болох гэдэг шүү дээ. Нэг барьчаал дахиад гараа өрөө те. Тэр тав. Сайн байна. Сайхан сэж байна уу? Өө сайхан сэж байна. Сайн байна уу? Сайн байна. Хэн билээ вэ дээ? Тэрвшээ арин заа. За. Сайн байна. Сайн байна. Хэн билээ? За би олон улсын хэмжээ мастер арин болтогч одоо хишээв. Бизнес хишээв нэмж. Сайхан тусч байна уу? Сайхан тусч чинь спортын төв ордноор одоо Олимпийн гараа ингээ баг насны хүүхдүүд тэмцээн болж чинь тэгээд одоо тамирчин байсан коуч болоод шавнараа бэлтгэл ээж юм да. Ер нь Олимпиад хүрэхийн тулд хэрхэн одоо ямар замыг туулж хүрдэг тухай та бүхэнтэйгээ хуваалцъя. Алдаг сайхан нүдэндээ баярын улимстай зогсон тавикний чөлийг алдаагүй тамирчны алдалт хямдхан алдаагүй тавикний чөлийг алдаагүй тамирчны алдалт хямдхан алдаагүй. Амралтын өдөр одоо урилгын маань хүлээж ирж одоо ярилцж байгаад баяртай байна. Одоо бидэд тэмцээн дээр байж байгаа төрлөө. Бандагшин маань одоо үүсгэн байгуулсан Олимпийн гараа тэмцээнийг одоо өөрөө нээж их гоё үг хэлсэн байлээ. Тэгээ биний хувьд бол одоо 98 онд анх Олимпийн гараа тэмцээнд орж ирсэн. Тэгээ тэр боксын одоо Олимпийн гараа тэмцээн бол одоо бүх одоо аваргуудын одоо энэ 70 гаруй жилийн түүхтэй манай боксын холбооны энэ бүх одоо ТV дэлхийн Олимпийн аваргуудын одоо хамгийн анхны одоо энэ суур бас тэмцээн. Тэгээд маш их сайхан тэмцээн байдаг. Ямар ч одоо юуг мафангу за тэгээд энэ хүүхдүүд маань одоо маш сайхан өрсөлдөөн одоо энэ спортод одоо хамгийн анх одоо дурлах одоо цэг нь тэндээс эхэлж идэг. Тэгээд би одоо 98 онд анх ороод одоо нээлтийн өвгөн дээр хэлсэн. Ах нь одоо энэ тэмцээнд анх ороод ялагдчихсан. Тэгээд тэр ялагдлаас одоо маш их одоо ирч хүч авч одоо дараагийн одоо Олимпийн алтан медаль автлаа одоо энэ одоо эр зориг одоо уран зориг авч ингэж ирсэн шүү. Та бүхэн одоо их сургуультай сайн хийж эндээс одоо ирээдүйн Олимпийн аваргууд одоо олон төрөг болтугай гэдэг одоо үг хэлжсэн. Тэгэхээр нөө ялагдвал ялтын эхлэл юм аа гэсэн юм шүү дээ. За тэгээ яг нь ер нь бол нөгөө би өөрөө нөгөө яг Олимпийг авах зовлон дотор нь өөрөө явсан л да. Тэгээ ер нь анх нөгөө Олимпийг авахд ер нь ямар бай. Тэгээд 7 онд ч юм байж одоо дэлхийн аваргаас хамгийн анхны одоо дэлхийн аварга шавуу тэмцээнээс Олимпийн ирэх өгч урам гараад тэгээд 7 онд чинь одоо яг медалийн төлөө тоглосон эхний 8 дөгнөгөд одоо тийм дөрөв гараа тэгээд одоо Чикаго дэлхийн аваргаас ирэхээ авсан. Тэгээд тэд дэлхийн аваргын одоо дурсамж гэх юм бол одоо маш их одоо тамирчин хүн ер нь өөрөө аливаа зүйл чин сэтгэлээсээ одоо зориод ингээд нэг юм руу ингээд тэмүүлчихээрээс маш их одоо энерги одоо дотоод хүчтэй болдог. Тэгээ миний хувьд бол одоо тухайн үед чинь яг Олимпийн эрхийн төлөө нөгөө Унгарийн тамирчтай таарад тэгсэн чинь 3 дугаар раамд бол миний хүмүүсийг задарсан. Тэгэл за ингээд өстой хамаг юм дууслаа гэж бодоод өстой ингээд тэгэл нөгөө шилэмээрээ жоох хүмүүсээ дараад нөгөө мөрөн дээр нэг ингэж ачаад бичлэг одоо байдсан юм л да. Тэгэл одоо тухайн үед одоо тэгэл хасагдчихлаа гэдэг амар ажил. Тэгэл стоп гэл имч зогсоогоол ингээд үзэхэд ингээд цусан тогтцсон ингээд арьсан ингээд алдчихсан. Тэгэл үзэл зүгээр нь тоглоулаа гэл. Тэгэл би ч өстой бүжиглсэн. Хой тэгэл сайхан явсан. Тэгээд мөнгө медаль аваад Олимпийн ирэхээ авцсан. Тэгээд бусад тамирч маань ч гэсэн бас их урам зориг болсон. Тэгээд дараагийн тэмцээнд та бол одоо өөрөө яг дагж яваад явж исэн үний одоо сайн мэдж байгаа бах тий. Одоо анх 2008 оны одоо Олимпийн авах тэмцээнд тий танилцчихсан. Миний би бол телевизийн менежерээр бидэд одоо мөтөн багаараа явж исэн. Нэг хэсэг нь одоо
Хятадаар нөгөө хэсэг нь Бээжингээр гэх юм уу да тий. Нөгөө хэсэг нь бол Солонгосоор яваад ингээд одоо Олимпийн ирэх авах одоо баг чиний баг одоо сүүлчийн найдвар гэж үзэж штэ. Яг Астанад бол эвгүй одоо янз бүрийн найраа орчдгоо гэдэг. Тэгээ явж ирсэн тий. Тийм тэгэхээр чи би ч одоо нөгөө Олимпийн ирэхэд дэвжин тэр чи яг тэр чи Тайландд 1 сард боллоо яалаа. Тэгээ ер нь бол одоо хамгийн боломжтой нь одоо тэр Тайландд ирэхэд дэвжинээс ирэхээ авчин гэж ер нь тооцоолж ирсэн. Тэгээд яг энэ тэгтээ тоглож байгаа нөгөө мөргүүлээд унтсан шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Айгүй Тэгээд кинод орсон тий. Маш олон их яасан бас ерөнхийдөө тамирчин хүний ер нь бол гол юм бол бас сахилга бат, жингээ сахилга бат. Тэрэн дээр бас яг жингээ бас яг нэг алсаас хасч ирээсөө орч чадаагүй. Жохон тулгаад ороод тэрэн дээр ер нь маш том алдаа гаргасан гэж би өөрөө тухайд үзчихсэн. Өнөөдөр ингээд нөгөө банд өгшөө маань эхлүүлсэн Олимпийн гараа гэдэг ийм сайхан тэмцээн дээр бүгдрөө таарч байна. Чи сая хүүгээ уйлж гин тий. Бас тамирчин үнгээ хүүгээ уяа явах ямар байна? Өө сайхан байна. Одоо хүү маань одоо бас маш шар хортой байна. Олимпийн гараа авраг болно гэд бас зорилго ингээд тавьсан байсан. 2 дахь тэмцээнд ороод тэмцээн дээр нэг 6 дахь байгаа хийлээ. Ямар ч хэлсэн нэлээд сайн туршлагатай тамирчинтай ер нь энэ тэнцүүхэн үзээд мөнгөн медаль төлөө үзээд хөрөл медаль дээр буулаа. Ямар ч хэлсэн хөрөл медаль бол хожоод 3 хожоод хөрөл медаль авсан. Тэгээ хүүхэд одоо энэ банд өгшийн тэмцээн маань одоо яг энэ бага насны 11, 12, 13, 14 насны хүүхдүүд ингээ оролцдог. Одоо өнөөдрийн тэмцээнд гэхэд одоо 518 тамирчин өрсөлдөж жин тус бүрдээ. Тэгэхээр одоо энэ одоо банд өгшийн маань одоо эхлүүлсэн банд өгшийн маань нэрэмжт энэ одоо Олимпийн гараа тэмцээнээс л Олимпийн аваргууд, дэлхийн аваргууд бүгд төрөн гардаг. Би болохоор энэ өөрөө Олимпийн гараа тэмцээнд одоо нэг 2 орчихсон, нэг хүрэл медальтай. Тий. Тэгэхээр ер нь бол яг Олимпийн аваргууд Олимпийн гараагаас л өөрөө бол медаль юу эрхээ авсан учраас санаа намарцсан тий. Тэгэхээр багийн тамирчин чинь ингээ эрхээ аваагүй тэрэндээ ингээ удаан буудал дээр ингээ бэлтгэл алдагдлаа гэд шаналж ихад ер нь ямар хөө сэтгэл байсан. Би бол одоо тухайн үед одоо Олимпийн эрхээ авсан бусад тамирчтай, жин астга тамирчтай туслаад одоо жимингийн яаж суудаад дэлхийн сургуультанд нь одоо ингээ ингэ сонгодог шүү. Нөгөө тамирчин чинь ийм өрөлттэй юм байлээ. Энэ хойдгаар нь ингээд урдгаар хажууд татдаг. Тэн дээр нь сайн ингээд контр атак хийрэхтэй. Ингээл энэ тухайн үед маш их одоо ойрхон ажиллаж ирсэн л да тамирчтайгаа. Тэгээ мөнх эрднийг ингээ голцоо хажуудаа хөтөлчөө. Тэгэл ёо сэр дамбыг хөтлөөл ингээл тий. Тэгээ гол нөгөө нэг медалийн найдвар бий болгож байгаа хүмүүстэй ингээл анхаарал татаа тий. Тэнгүүд яг ингээ нөгөө тий одоо чамбэр ингээ одоо анхаарал сулрах уу эсвэл бас галт авах халамжлал яг тухайн үед бол тэгэл би бол одоо Олимпийн эрхээ авсан бас жоохон эсэг бас жоохон сэргэлт маягийн бэлтгэл хийж байгаа байхгүй шүү. Олон жил ингээд бэлтгэл сургуультаа жингээ асаа явсан. Гэхдээ ер нь ингээд одоо багш нартайгаа яриад одоо энэ дээр тусаа ингээгээл яг л нэг баг хамт олж ирнэ. Тийм дээр харагдана л да. Би одоо эрхээ авсан ингээд амраад байж болохгүй дээ чинь хүүхдүүдтэйгээ өглөө нөгөө хүүхдүүдтэйгээ бас хэрэг жижүүр мэжүүр хийнэ гэл ер нь тийм хариуцлагатай шүү дээ ер нь. Тий. Хэдийгээр нөгөө ганцаардсан төрлийн спортч гэсэн тэгээд яг л багаараа ажиллаж ийж. За нөгөө хүүхдүүдтэй туслана одоо өрөлтөө солино одоо өөрчлөгчтэй тамирчин судалж байгаа солгоо бол одоо би чинь баруун мөртлөө солгоо болж тоглоно бас. Заримдаа юу ааж нөгөө яг энэ дээр чинь энэ хажуу зогт юм байлаа шүү гээл нөгөөдөө чинь тэгээд ер нь бол бокс спорт нэг багаараа ингээд нэгнийгээ тусалж тэгээд бэлтгэл дээр нэгнийгээ одоо худлаа ингээд хөнгөн зохиод ингээд ахын бол бас болохгүй юм чинь нөгөө сайжирдаг байхгүй. Тэгээд яг л одоо тэнд сайхан үзэж ийж ингээд додож ийж л удаа гэж амьддаг. Банд өгш маань ер нь бол хайгуу мондаг тийм ухааны юм. Одоо нэг юм нь ерөөсөө банд өгш хилдэг юм нь одоо миний бэлтгэлийг ер нь маш сайн тааруулдаг гэсэн. Жохон ингээд унжигаал тэнгүүл чи энэ дээр л ажиллах хэвээр ачаал авах хэвээр тий гэж хэлдэг. Тэгэл эсвэл нилээ их ингээд ажиллаад бүр өөрийгөө ингээд дайчлаад ингээд чи өнөөдөр амарнаа ингэж их ажиллах шаардлага байхгүй. Харин бусдынгийн гүйлгч нь бусдынгийн илүү ажилладаг. Яг миний бэлтгэлийг болохоор яг ингээд цохол чи өнөөдөр хэрэггүй гэж. Тэгэхээр миний хүү 90-ийн дээр гарангуутлаа хамгийн ихний оноод өөрөө
нэг ч оногдож болохгүй. Хүн очиж зочиж байгаа л те. Өөрөө хамгийн ихний оног авах юм бол нөгөө эрсэлдэгч тамирчин нөгөө чангаруулах, байдалд оруулах тэр тактикийн тоглолтуудыг амар сайн хэлдэг. Банд огшиж. За та нар одоо энэ манай боксинг спорт бол маш олон хоног болдог. Олимп эхлэхэд дуусдаг. Бусад тамирчтай бас ингэ амраах энэ боломжийн сайн хангаа. Бусад нөгөө төрлүүд бас хэлжсэн баг. Тэгээ бидний ч гэсэн бас ингэ суулгаад багийн хурлаагээд за та нар хүүхдүүд мань янз янзын медаль хүмүүс аавна. Тэнд ерөөсөө автчих болохгүй. Бидний ажил бол одоо Олимп 24-нд дуусна. Тэнд бид нар одоо тугаа мандуулаад одоо ингэх юм бол тэгэл бидний ажил болоод тэгээ Монголд очиод та нарыг одоо ингээд амралтыг ч өгнөө. Тэрнээс өнөөдрийн дор бидний ажил явагдаж байгаа шүү гээл. Бид нар ч гэсэн сайхан тайван санаач гэсэн сайхан тогтоо байсан л да. Бид нар энд одоо алтан медаль авах гэж ирсэн. Эх орныхоо төрийн дуудлыг мандуулах гэж ирсэн гэдэг одоо бас олон жилийн хүлээлт байсан. Тэгээд ямар ч одоо тэр сэтгэлийн юм бас ингэж савлах юм бол бас гайгүй байсан. Би ер нь бол банд өгчд ер нь баг загнуулж үзээгүй. Дандаа яг л нэг юм ивэр хүнийг ингээ яг хилээд ойлгуулцдаг те. Банд өгчийнхаа одоо сургаалыг одоо өнөөдрийн хүүхдэд те миний өгөө одоо гараад ингээд очиод зочоо өөрөө очиод эхний оноог оногдохгүйгээр аав. Яг банд өгшөө одоо тэр хэлж ийсэн надаа ингээд өмлүүлжсэн юм одоо би хүүхдүүдтэй бас ингээ хүүхдтэй яг өөрийн хүүхдтэй одоо бокс шгшөөгийн тамирчтай ч гэсэн бас хэлж захиал одоо ингэ явж тээ. Ер нь та хэдэд те нэг нүдэ амраагаар хэлсэн те. Чамд бол баг тэгж хэлээг бах уу ийм нүдтэй те. Яг юу гэж хэлжсэн. Тэгээ нарийн болгоо асууж. Анх 2005 он шгшөөг байгуулагдаад банд өгш яг шгшөөгийн ахлах болсон. Тэнгүүтлээ бид нар чи яг л олон улсын төвцөөд ерөнхийдөө Бадраа бид нар чи ингээл анханасаа Бадраа бол яхаа надаас илүү олон төвцөө арай үдцсэн байсан баг. Хийж авчихсан. Тий. Тэнгүүтлээ Олимпийн эрхийн 5 оны юуны Афины эрхийн тэмцээнд Бадраа бас сүүлийн тэмцээнд явж ирсэн шүү дээ. Тэгэхэд бол ер нь бол биднийг ингээ гадагшаа ингээ явахаар банд өгш. Нүдэрийн хүн тамирчин ингээ инээрийг алддаг. Одоо Бээжин мэж одоо ойрын орнуудаа ингээ үүсцэн өөр газар ингээ очихоор нүд ингээ ядард юм а тий. Одоо орон үзэг учраас пөөх гэл ингээ хараа тэр барилгыг хараа гэл. Тэнгүүл банд өгш бити тийм аа миний хүн нүдэ анаа л явчих. Хүн нүдэрээ амар их инээрийг алддаг, ядардаг. Тэгэхээр ер нь бол ямар тамирчин хүнд бол ямар боломж байна, нойр хурж гин үү те өөрийгөө яаж унтуулж чадах уу гэдгийг нэг л сайн бодоод хамгийн түрүүнд л унтгаал бод. Нүдэрээ инээрийг алддаг гэдэг. Тэрийг бас хэлж ийсэн. Ер нь бол байнга л хэлдэг. Яагаад энэ боксны спортыг хичээлэх болсон юм? Сэрдэн бахыг 2008 онд Бээжингээс мөнгөн медаль авах бокс хичээлээ гэж шийдсэн. Би өөр дөр л ажиллавал бүгдийг хожино. Сүүлийн үед маш сайн одоо хүмүүсийн мэдих Цэндэгийн маань одоо багш байгаа. Тэ. Манай Цэндэ манай Баянгол бас анх тоглосон тий. Тий. Тэгээд ер нь одоо юу гэдэг Цэндэ маань ер нь анх одоо ямар хүүхдтэй. Цэндэ дотор бол яг одоо яг Монголын бокс бол 2008 онд бол яг Олимпиос алт авцсан, мөнгө авцсан, яг их амжилт гаргацсан. Яг тэр үед Цэндээр шав орж исэн. Тэгээд тэрнээс хойш хичээлэл 12 настай иржсэн. Тэгэхээр ер нь мэдээж багш хүний хувьд бол одоо шавраал бахархдаг те. Ер нь Олимпийн одоо дивжнээс медаль аваасаа гэж зүйлж хонжсэн л бах та тий. Ер нь л одоо тэгээд багш хүн гэдэг чинь тэгээд нэг уяач хүнтэй адилхан бас нэг морь үйсэн бол морийнхаа юу үзчих гээл бас яг л тийм догдолж байгаа шүү дээ. Одоо Цэндэ бол 2 олимпиад орсон. 2 олимпиад орохдоо бол 2-2 ялаад медалийн төлөө хожигдсон байна. Тэгэхээр бас их тийм ч муугүй тамирчин биш. Тэгээд сая бол Токиогийн олимпиад бол яалтчгүй тэгээд Оросын тамирчин бол эхний 2 раунд хожичоод 3 дахь раунд хожигдод бас л харамсалтай. Би бол 2 раунд хожигдсан бол медаль авчлаа гэж баярлж байгаа шүү дээ. Тэгэхэд 3 дээр эргэжчихэж байгаа байхгүй. Тэгээ тийм харамсалтай юм болж байна. Цэндээтэй маань яг нөгөө манай Мишелт байгаа тий. Нэг жинд. За тэгээд Оки байгаа тий. Отхон далаа. Энэ 3 бол одоо нөгөө улсын аваргаар нь стажик цусаа өсдөг байсан да тий. Харин тийм. Сонирхолтой болоод тэгээд явмаар санагдаа тэгээд явчихсан явж явж гэсэн.
улсын аварга 2 мөнгөтэй. Кик шут хоёрыг. Тэгээд сая боксын бас улсын аваргад ороод сая мөнгө дээр очиж хүрэл авсан. За одоо өнөөдөр нөгөө банд багшийн маань үүсгэн байгуулсан Олимпийн гараа гэдэг одоо том тэмцээн боксын одоо шилжүүлдэг хүүхдүүдийг шалгаруулдаг юм тэмцээн болж байна. За хэдэн хүүхэд уйж байна? Нэг 20 хүүхэд орсон тий. Ихэнх нь тэгээд дандаа шинэ хүүхдүүд. Одоо яг л эндээс нь Олимпийн гараагаас л хүүхдүүд чинь яг Олимпийн аварга болох, дэлхийн аваргаас медаль авах. Бүх хүүхдүүд эндээс гарч ирдэ шүү дээ. Ер нь тэгээд суурэ тавиал тий. Эндээс медаль авсан хүүхдүүд тэгээд урам зориг орвол тэгээд цаашдаа ер нь идэвхтэй болно доо ер. Цаашаа бокст тууштай. Одоо өнөөдрийн юугаар бол хэд үлдчихэд байна? Одоо бол финалд яг 2 хүүхэд байна тий. 2 хүүхэд байна. За хэр найдвар байна? За ер нь бас найдвар харж л байна тий. Найдвар харж л байна тий. За багш тэр бол нөгөө анх Ирхүү хот руу одоо өсвөрийн хүүхдүүдийг одоо ямар ч том автобус дүүргэл аваад ирсэн тий. Тэгээд 45 оны судалтай хүүхдүүдийг аваад ингээд анх одоо Ирхүү хот руу өсвөрийн хүүхдүүдийн одоо тэмцээнд олон улсын тэмцээнд ингээд явж исэн байгаа. Ларина гэдэг Оросын дайнд оролцогчдын дурсгал зориулсан нөгөө том одоо тамирчин цэргүүд дайнд өргөсөн тэрний дурсгал зориулсан том тэмцээнд хаялцсан гэсэн. Тэгээ багш болохоор яг хөр хүүхдийн төлөө ингээд хүүхд бэлдээл ингээд яваад байдаг. Тэгээд анх надад санал тавиад байлаа. Хоёлаа ингээд явхад ингээд айгүй гоё юм болно гэдээ очисон. За тэгээд бас явчихсан. Алтан түрүү бас явсан. Тэгээд 13 онд ч тэр чинь. Тэгээ очиод анх одоо нөгөө манай тамирчин мөнх эрднийг авч ирсэн шүү дээ тий. Мишель дээр. Тий, тэрийг авч ирсэн шүү дээ тий. Надад яг санал тавиад тий гоё ирээдүйтэй хүүхдүүд байна уу гэдэг. Мөнх эрдэн хоёрыг Мишель хоёрыг хэлээ. Тэр хоёрыг танаа дээр цалинжуулаад тий. Тэгээд хүүхдэхэд бас тэр үчин 200 сая төгрөгийн цалинтай гэдэг чинь мундаг тусламж дэмжлэг болж ирсэн шүү яг энэ хүүхдэд тий. Одоо манай багш маань болохоор энд хэдэн хүүхд уйлж байна одоо Олимпийн гараад. За энэ Олимпийн гараад тэмцээнд манагаас 30 гаруй хүүхд орж байна. Одоогоор тэгээд 30 гаруй хүүхдийн 10 хэд медаль авсан гэж бараг 70 медальтай. Тий. Одоо өнөөдөр хагас финал болж байна. Маргааш өнөөдөр яснууд нь маргааш финалд хүрэх юм байна. Спортын төв ордноор одоо Олимпийн гараа гэх баг насны хүүхдүүдийн тэмцээн болж байна. Тэгээд одоо тамирчин байсан коуч болоод шавнараа бэлтгэл хийж байна. Арай л өндөр юм аа тий. Тухайн үед бол жиндээ. Тэгээ одоо сүүлийн үед энэ үг аюух сонсдог болоод байгаа. Юу нэг өндөр юм аа гэдэг. Өндөр юм байна шүү дээ гэдэг үг сонсдог. Ер нь ингэ дүүтэйг зөксөг юм шүү дээ. Тийм байна. Тайландд ингэ зөксөн юм байлаа. Одоо манай Тайландын багийн гишүүн шүү дээ. Бид чи одоо 2-8 онд Олимпик тийм ээ. Авч явчихсан. Гой зураг нь байдаг. Бас л гоё дурсамжууд байгаа шүү тий. Байлгүй. Олон бас зураг байлээ. За хэдэн хүүхд үйж байна? Манай энэ жил Олимпийн гараад 5 хүүхд хуйлаа. Тэгээд ямар ч хэлсэн нэг одоо хүүхд маань медальд орлоо. Ер нь бол өсөлтөө хүн бол гоё болж байна. Одоо яг энэ 11, 12, 13, 14 настай хүүхдүүд одоо улсын аварга болж байгаа байхгүй энэ одоо яг энэ хүүхдүүдийн одоо баяр наадам болж байгаа. Тэгээ өсөлтөө бол ширүүн байна. Нэг чинд одоо 30-аас 40 хүүхд орж байна. 7 хоног үргэлжлэж чинь нэлээд ачаалттай явж чинь. Ер нь бол гоё өсөлтөө бол ширүүн байна. Би бол бас өөртөө өөр шавнарыг бол за нэлээ бас амжилттай орох болов гэсэн өсөлтөө бол чанга байна. Одоо спортын нэг хэсэг яаж ялгдах юм гэж харагдлаа. Одоо чи ингээд багш нар чинь хүүхдүүд үйдсэн зэ. Бүр тасгалжуулж исэн багш чинь өөртлөө хүүхдээ үйдсэн. Өөдөөс нь ингээ хүүхдээ уяад. Тэгэхээр яг тасгалжуулсан хооронд бас ямар нэг өсөлтөө байна уу? Яг уу өсөлтөө байлгүй л яах вэ? Гэхдээ одоо спортын нэг хэсэг одоо яаж ялагдах одоо манай тасгалжуулагч нь бол нэг ахтар одоо юу гэдэг рингнэр гарал өсч болохоос яг амьдрал дээр бол тэгээд өө яаж ийн гэж ингэж явж байгаа шүү дээ. Нэг амар тийм сервис юм бол байхгүй л гэж бодож байна. Тэр шаардлага мэд ямар амжилт гаргасан бэлээ ер нь сүүлийн үед? Би өнгөрсөн онд өсвөрийн дэлхийн аварга болсон. Тэгээд Токио Гранд Сламаас хүрэл авсан. Энэ онд насны өргөчтэй Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Өөх мундаг юм тий. Тэр чи одоо насанд хүрсэн гэсэн үг. Зөв насны өргөчтэй англид одоо барилдаж. Тийм үү, нас ураг өөрөө болд юм уу? Болно.
Оо за түрмэд үчи мундаг юм шиг. Юу н хэдэн наснаас эхэлж хичээлж эхэлсэн? 2015 оноос хойш 3 дугаар ангиас хойш хичээ 8 настайгаас хойш. 8 настайгаас. Тийм. Тэгээ ер нь яагаад 8 настайгаас ингээд энэ хүчний спортыг сонирхох болж юу? Нөгөө манай ав чөлөө дээр ярилцдаг байсан. Тэгээд ер нь багаас айгу хөдөлгөөнтэй ер нь баг хөлд ороод жоохон ухаан ороод ер нь жоохон юм спорт чөлөөтөөр л явна гэж боддог байсан. Тэгэл удалгүй тэнцээнд орж эхлэв. Тэгэл өөрөө би жудаад амар туртаалал. Тэгэл жудаа. Тэгээд яаж яагаад медроо ингээ гараа юмтэж? Нөө дэлхийн аврагаас явж ирээд нөө шууд нэг ганц 2 хоноод орж явсан байхгүй юу? Тэгээд тухайд тэгэл жоохон туулж унаал тий. Жоохон ядарсан байсан болов уу эсвэл тухайн үед эцэг нэг ингээл таарал. Ер нь тамирчны хувьд бол нэлээд бэрхтэлийг ингээл авдаг бах тий. Тэр үед яг хоо ер нь цуг ингээл одоо гоё амжилттай явж байгаа хүмүүсээ харахаар ч юм уу ингээд жоохон сэтгэл зүв чи янз бүрийн үүсгүү. Бэртчихээр айгу хэцүү байдаг ер нь. Ингээл бэртэл ингээл хажууд нь тасгал масгал хийж яхад барилдмаар санагдаад. Тэгээд ер нь бэртэл аим хэцүү. Тэгээд ихтэй яг хуу тэгээд цаг хугацааны асуудлаар хийдгэрэл гайг болж байна. Ер нь цаашдын зорилго. Цаашдын зорилго олимпиад дэлхийн авраг гарах. Хэзийнээс ер нь олимпийн авраг гэж болъё гэж мөрөөдсөн. Жохон байхасаа л баса жудаа тэгэл орж ирэл гэлтэл тэгэл олимпиад дэлхийд тэгэл үсэндээ алтан авандаа гэл ингээл тэгэл том ингээ хичнээг харахаар аим гоё санагдаад сумьягч бич ингээл олимпиас мөнгө зөнгө авахт амар огшаал тэгэл би бас ингээл медаль аваад зогсож байгаа юмсан ингээл. За амжилт хүсье. Баярлалаа. Одоо анх секс дугууланд явбал хүүхэд болгоны одоо хүсэл зорилго бол одоо тэ олимпиад дэлхийн медаль авах тэ олимпийн авраг болох байсан баг. Одоо яг намайг секцэнд орж явах тухайн үед бол одоо манай анхны олимпийн авраг одоо манай жуудагаас Төвшинбаяр ах маань анхны олимпийн авраг болж одоо Монгол ард түмэндээ одоо түүх бүтээж үзүүлсэн. Жудоогоор хичээлэх хүүхдүүдийн тоо ирс нэмэгдсэн. Тэгээд жудо гэж ийм спорт гэдэг нь Монгол таниулж тэгээд цаашлаад маш олон хүүхдүүд одоо энэ спортыг сонгоод одоо амжилт гаргаад ингээд өдөө болтол ингээд одоо олимп дэлхийн аврагад ингээд тасралтгүй ер нь бол манай багийнхан ингээд медаль аваад буухагаа үргэлжлүүлэл ингээд явж байгаа. Цаашдаа ч үргэлжлэх байх гэж бодож байгаа. Олимпийн яг тэр тавцсан дээр төгсөөд нэг медаль авах тэр эмоц ямар байгаасаа гэж үзсэн. Ер нь бол үгээр хэл тайлбарлах байхаа. Миний хувьд бол тэр маш гоё л байх бах. Тэр олимпийн одоо тэр тавцсан дээр ингээд медаль аваад одоо тэр дэлхийн тэр 7 тэрбум хүний эв нэгдлийн бэлэг тэмдэг тэр том наадмын шагналын тавцсан дээр зогсно гэдэг бол одоо үгээр илэрхийлэшгүй сайхан мөч байхаа л гэж бодож байна. Олимпиад оролцсон гэдэг бол мэдээж маш том алхам л та. Тамирчин хүн болгоны л одоо хүсэл мөрөөдөл юм да тий. Мэдээж олимпийн авраг болно гэж мөрөөдөд одоо хүчээ зорилго тавиад ажиллаад байдаг. Гэхдээ олимпиад орж чадахгүй бол тэр нөгөө зорилго мөрөөдөл гэдэг юм чинь хоосон зүйл болж байгаа юм л та. Ер нь яа хамгийн одоо анхны мөрөөдөл нь шууд олимпик эхэлчихсэн. Гүү штэ. Ер нь бол мэдээж жуудо чи өөрөө хамгийн түрүүж эхлээд нөгөө хөндлөл хүмүүжил ёс суртахуун гэдэг үндснээсээ жуудо чи анхны одоо шат нь бол одоо хүмүүжил хөндлөл ёс суртахуун гэдэг ямиг суулгах хэрэгтэй. Анхан шат нь. Тэрний дараа одоо тэр анхан шатаад авч иж одоо дунд шат. Тэгээд одоо мэрэгжлийн түвшнийхэн болол одоо ерөөдөө олимп гэдэг юмыг л ярьж болно гэсэн үг л дээ. Тэгээд олимп дуусаад дараагийн олимп цоош нэр одоо маргаашаас нь цоош нэр эхлээд явна гэсэн үг. Астанагаас олимпик авсан шүү дээ тий. Тэр мэдрэмж. Астанагаас ч олимпийн эрхээ авсан. Тэгэхэд тэд чи хүүтэн жингээ асахад бас айгүй хэцүү байсан. Би чи яг Астанагийн олимпийн эрхийн тэмцээн дээр нөө Киргизийг хожоод эрхээ авсан. Тэгэхэд чи яг Киргизтэй тоглоод бас мөрөө яг гимтээсэн шүү дээ. Анхны яг мөр гимтдэг чи яг тэрэн дээр гимтчихсэн. Яг олимпийн эрхээ аваад би ч одоо 8 онд чинь тэгэл анхны олимпиад орох гэжсэн. Тэгээ манай аав болохоор хөрх надаас загчд байсан. Миний хөө яг
алтмалт мөнгө гэдэр одоо яах вэ? Эхлээд зүгээр минийхөө зүгээр хөрөл медаль миний зүгээр хангалттай. Тэгээд аавын цахиас ч би ер нь бол альва тэмцээнд явахдаа би тэр тэмцээнд очиж төрүүлнэ, авраг болно гэж би ерөөсөө ярьдгүй. Эхлээд хөрлийн болцлоо хангачээ, дараа нь мөнгө авчээ тий. Мөнгө авчих бол алт руу зүтгэн тий. Тэрийн дуудлал мандуулж яхад дотоод сэтгэл юу яах вэ? Гөө яг тэгээд яг л тухайн үед нөгөө өнгөрсөн одоо нөгөө энэ спортынхоо нөгөө хамгийн том оргилд нь хүрээд ингээд зогсож байхад бол үнэхээр сайхан л байдаг. Тэгээд бошгоо шиг харимаар санагдчихсан тухайд байсан. Бошгоо шиг гэрлүүгээ харимаар санагдав. Ер нь бол ингээд хожоод ингээд гараад ирэх мэдрэмж амар гоё. Тэгээ медалийн давцсан дээр бас ингээд зогсох мэдрэмж ингээд арай өөр. Одоо ингээд яг ингээд одоо бид нар одоо ингээд тамирчин биш болчоод ингээд хүүхдээ ингээд хараад байж байгаа юм яг нөгөө би яг нөгөө буцаад нөгөө тэр нөгөө тамирчин байсан үеийн тэр мэдрэмж ингээд буцаад орж ирж байгаа байхгүй ингээд огшоор хүүгээ ингээд хожоод нэг ялаал ингээд за нэг эхний даваагаад авчлаа. Одоо дараа нь ийм байна те. Яг тэрнтэй адилхан яг ингээд тэрийг одоо ямар ч нүгээр хэлэхэд одоо яг гихсэн гэхэд айгу хэцүү байдаг юм аа. Та нарыг одоо яг Олимпийн Бээжингийн Олимпиадаар ингээд өөлх нь өөлайл тэрвэрлэж аваал те. Эндээс ингээд юм огшоол ингээд бүр яг тэр мэдрэмж чинь яг медалийн давцсан дээр төрийн дууллаа сонсоо байж хахад бүр ингээд доороос ингээд хамаг нүүр ингээд чимчигээл амар гоё тэр нэг л үгээр хэлэхээ аргагүй л тийм гоё мэдрэмж. За мэдээж Олимпийн медаль гэдэг бол ойрхон байдгүй те. Маш их олон зүйлийг туулж, маш олон хүний хүч хөдөлмөр нүр их ажлын ард бүтдгээ. Тэгээ ялангуяа одоо манай Бадраа маань энэ тоон дотор нь, энэ зовлон дотор нь өөрөө ингээд явсан учраас хүний төлөө хийж байгаа бүх зүйл чинь амжилт авчрах болтугай 2028 оны Олимпиадо маш олон одоо залуучуудыг тий ялтаар одоо өөрийнх нь хэмжээнд ялтыг бий болохын төлөө одоо ажиллаж байгаад нь баяр хүргье. Өөрт нь амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд 28 онд бас одоо гээд 2008 он 2028 он 20 жилийн одоо ой дээр одоо манай Монголын тамирчид маань энэ Лос Анжелесийн одоо Америкт болох одоо 28 оны Олимпиад алтан медаль одоо олон авч тэрийг бодвол гişүүлэх болтугай гэж одоо 70 үеуд нь эрч хүчтэй байна. Саяхан одоо манай 3 сахсны эмэгтэйчүүд маань ямар сайхан гайхалтай амжилт үзүүлээд ингээд одоо монголчууд маань одоо яг энэ спортоор юм сайхан аз жаргал сэтгэлийн одоо таашаалыг авдаг. Тэгээд энэний төлөө одоо манай спортын холбоотууд маань маш их эрч хүчтэй юу нэгдэлтэй ажиллаж байгаа. Тэгээд энэний үр дүн одоо 28 онд гарах байхаа гэж одоо найдаж байгаа. Баярлалаа. Тэгээ за хүүн тэгээд одоо Олимпийн амжилтын төлөө урагшлаад аавынхаа гаргасан замыг амжилтыг баталгаажуулаад бүр давуулан биелүүлээсэй гэж хүсэж байна. Бүгд амжилтсаа. Баярлалаа. Алдаг сайхан нүдүнтэй баярын үлэмстэй зогсон тавикний чөлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй тавикний чөлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй. Тэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Олимпийн гараа сэдвийг хүндээ явууллаа. 2028 оны Олимпийн тэнгэрт олон төрлийн дуулал эгшгэлэг болтугай.